Дарга мэдээлэл хүргэе. Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэх эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Багадаа зодуулж шийтгүүлдэг байсан хүүхэд насанд хүрээд өөртөө итгэлгүй төгшүүртэй нэгэн болох магадлал их байдаг нь судалгаанаас харагджээ. Иймээс хүүхдийг зодож шийтгэхийн оронд тоглоомын аргаар хариуцлага хүлээлгэх нь үр дүнтэй болохыг сурган хүмүүжүүлэгчид онцолж байгаа юм. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2025 оны 1-р улирлын байдлаар ирсэн дуулга мэдээллийг авч үзвэл хүүхэд хамгааллын 158, сэтгэл зүйн зөвлөгөө 48, эрх зүйн туслалцаа 63, аюулгүй байдлын хамгаалалт 30, эрүүл мэндийн тусламж 35, нийгмийн халамжийн үйлчилгээ 39, холбон зуучлах 146 үйлчилгээ үзүүлсэн байна. Манай дээр нэг ирж исэн нэг кейс үнтэй өөрөө хүүхдүүдийг ингээд ээж нь байхгүй халуун бишин ингээд хувцсыг тайлуулж байгаад ингээд наалгалаад ингээд зогсоосон. Тэр чинь тэгээд 2-3 цагаар удаан зогсоод ирэхээр ч хүүхдийн бие өөрөө түлэгдэж эхэлнэ шүү дээ. Ийм байдалтай ингээд залхаан цэрлүүлэх байдалтайгаар ингээд хүүхдийг хүчирхийлж байгаа юм тохиолдлууд ч гэсэн байна. Энэ өөрөө бие махбодын хүчирхийлэлд ороод явагдана гэсэн үг те. За тэгээд хүчирхийлэл бол хизээж санамсаргүй үлдэгддэг зүйл ерөөсөө биш. За эцэгчүүд хүүхдээ зөв арга барилаар хүмүүжүүлэхийн тулд өөрсдийн стрессийг удирдах сурах нь чухал. За өөр дээрээ ажиллаагүй эцэг их эдийн засаг нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан бухимдлаа хүүхдтэд гаргах нь түгээмэл байдаг байна. За харин мэрэгжлийн эцэгчүүдэд дараах байдлаар зөвлөж байна. Тэгэхээр зодож шийтгүүлж ирсэн хүүхдүүд насанд хүрээд сэтгэл зүйн хувьд гэмтэх, сэтгэл хямралд өртөх, түгшүүртэй байх, за өөртөө мөн хүчирхийлэгч болох илүү түрэмгийлэгч, за ямар нэгэн байдлаар асуудлыг шийдэхдээ илүү гар зөрүүлэх гэж оролдох, хүч хэрэглэх гэж оролдох гэсэн ийм түрэмгий зан авир ихтэй байгаа байдал анзаарэгддэг. За дээрэс нь мөн багадаа зодож шийтгүүлж ирсэн насанд хүрэгчдийн хувьд удирдах түвшний ажилчдтайгаа харилцаанд тодорхой хэмжээний бэрхшээл учирдаг. За мөн хань ижилтэйгээ харилцаанд ч гэсэн аль болох түрэмгий байдлыг, хүч хэрэглэх байдлыг илүү ашиглах хандлага илэрж байна гэсэн юм судалгаанууд байгаа. Шийтгэл маань өөрөө зөвхөн зодхоос өөрөөр хүүхэд маань зурагт их үздэг хүүхэд байлаа шүү дээ. Эсвэл уцаар тоглоод их удаан тоглодог хүүхэд байлаа. Тэр хүүхэдтэй цаг өгч болж чинь тийм ээ. За сэрүүлэг дурлаа цаг дууслаа. Энэ хугацаанд чи зурагтаа үзээд утсаа үзэж хагаад болно гэдгийг хүүхдээ хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг. За тэр сэрүүлэг дуурах ч юм уу юм тоглоомын арга хэрэглэх хүүхэд маань тухайн цаг хугацаанд зурагтаа үзчихээ, утсаа үзчихэд болоод хичээлээ хийдэг ч юм уу тийм. Ингээд тоглоомын эсвэл нэм цаг өгөх сэрүүлэгний аргач гэдэг юм өөр арга бас хэрэглэх боломж бас бий. Энэ бол өөрөө шийтгэл биш бас нэг шийдэл байгаа байхгүй юу? Бүс авж агаад нэг ташуурд юм уу эсвэл бүх салгадаг тийм бүр амар муу хэрэг хийвэл. Гэтэ жижигхэн хэрэг хийвэл бас тийм их шийдэл зүгээр л загнаад явуулчихна. Учир нь нэг хилж өгөх нь яг тийм хүүхдүүдийг дарамт оруулах юм уу эсвэл амар их сэтгэл готрах тийм үзүүлэхгүй харин нэг бас зодвол жоохон сайн талтай юм жишээ нь хэрүү дахиад ийм буруу хэрэг хийвэл бас дахиад ийм өвчин туулахгүй гэдэг тийм сургамж үзүүлнэ. Хүүхэд ямар хүрээлэлд байдаг, за томчууд түүнтэй хэрхэн харьцаж байгаа нь тэдний зураг бүтээл дээр харагддаг гэдгийг багш хэлж байсан юм а. За эмээс хүүхдэд ямар нэгэн байдлаар алдаа гаргах эрхийг нь өгч алдааг нь давтуулахгүй тулд зодох биш, учирлан тайлбарлах, тоглоомын аргаар хариуцлага үүрүүлэхийг зөвлөж байлаа.